Монголд иж байсан NBA-ийн тоглогчид. Эхний тоглогч бол Дуай Тоолд байгаа. Анх 2011 оны Монголын сагсан бөмбөгийн лигийн буддын тоглолтоор Дуай Тоолд Монголд иж байсан бөгөөд үүнээс 14 жилийн дараа дахин ирж Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг тоглох магадлалтай байсан бөгөөд дээд лигийн хүчирхэг багуудын нэг болох SJFC баг дэлхийн од тамирчин авчирхаад зарлаад байсан бөгөөд багийн эзний бичснээр Томас Робинсон, Монтрел Харил, Кейнит Парид, Жабал Макки, Дуай Тоолд гэсэн тоглогч нарыг авчирхаад ярилцаж байсан байна. Мөн Сэлэнгуудас багийн эзэн Наранбаатар Демаркус Казансыг авчирхаас өмнө Дуай Тоолдыг авчирхаад ярилцаж байсан байна. Дуай Тоолд нь 1985 оны 12 дугаар сарын 8-нд Жоржиа мужид Атлантад төссөн бөгөөд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд NBA-ийн Шарлот Хорнетс төвийн бүсийн тоглож байсан бөгөөд түүнчлэн хүчний тоглогчийн байдлаар тоглодог байсан. Дараагийн тоглогч бол Андре Браун. Андре Браун нь 2014-өөс 15 оны үеэрд дундгой айлстай хазцаг болон төв азгнууд багуудад тоглож байсан байна. 2006 оны Солонгосын лигийн All Star энэ тоглогч нь төвийн байдлаар тоглодог тоглогч өрөөд 2 м 6 см өдөр 111 кг хэмжээтэй 1981 онд төссөн одоо 45 настай бөгөөд NBA Memphis Grizzlies тоглож байсан ба мөн NBA-ийн давтад 2004 онд нэрийг өгсөн ч сонгогдож чадаагүй байна. Андре Брауны хувьд хамгийн сүүлийн мэргэжлийн лиг тоглосон лиг нь Монгол Улсын лиг ба үүнээс цаашаага мэргэжлийн лигт багт тоглоогүй байна. Том хүлээлттэй байсан Андре Брауны хувьд хүлээлт нь хүч чадалгүй нуцаг бутсан байна. Дараагийн тоглогч бол Кален Лукас. 2024 оны үлдэлт BCH гард буюу одоогийн BCH Knights багт тоглож байсан байна. Кален Лукас нь NBA-ийн Detroit Pistons болон Memphis Grizzlies багт тоглож байсан. 1989 онд төссөн 86 кг жинтэй 185 см өндөр. Дараагийн тоглогч бол Жош Грей. 2024-өөс 2025 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн лигийн хүчирхэг багуудын нэг болох Хасын үлгүүд багт иж тоглож байсан байна. Тэрээр цагтаа NBA-ийн багууд болох New Orleans Phoenix Suns багт тоглож байсан ба тэрээр Солонгосын лигийн хүчирхэг олон удаагийн лиг аваргууд баг болох Чанван LG Lakers багт бас тоглож байсан ба Монголын лигт ч бас муугүй тоглолтыг үзүүлсэн юм. Монголд иж байсан NBA-ийн тоглогчид. Эхний тоглогч бол Дуай Тоолд байгаа. Анх 2011 оны Монголын сагсан бөмбөгийн лигийн буддын тоглолтоор Дуай Тоолд Монголд иж байсан бөгөөд үүнээс 14 жилийн дараа дахин ирж Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг тоглох магадлалтай байсан бөгөөд дээд лигийн хүчирхэг багуудын нэг болох SJFC баг дэлхийн од тамирчин авчирхаад зарлаад байсан бөгөөд багийн эзний бичснээр Томас Робинсон, Монтрел Харил, Кейнит Парид, Жабал Макки, Дуай Тоолд гэсэн тоглогч нарыг авчирхаад ярилцаж байсан байна. Мөн Сэлэнгуудас багийн эзэн Наранбаатар Демаркус Казансыг авчирхаас өмнө Дуай